Сайн байна уу хүмүүдээ? Өнөөдөр хэдүүлээ ийм гоё хөөрхөн өөрийн гэсэн ном хийж сурцгаая. За тэгээд энэ номондоо болохоор ингэж эргүүлдэг. Тэгээд өөрийн дуртай зүйлсээ зурж олно. Бас ингэж тэмдэглээ өвтөлж олно. Бас ийм хөөрхөн юм хийгээд хин нэгэнд бэлтгэж болох нь. За ингээд эхлэх үү. Энийг хийхийн тулд А4-ийн цаас байхад болно. А4-ийн цаас. Тэгээд хайч болон өнгийн харандаа байхад хангалттай. За. Эхлээд цаасаа ингэж голоор нь ингэж хөндлөн нугалж өгөөд дундуур нь ингээд нуглаарай. Ингэж нугалж өгөөд за буцаагаа бэлгэх нэ. Буцаагаа бэлгээд энийгээ энэ голоор нь дахиад дээш нь нуглаад өгөөрэй за. За энийг маш их амархан ном хийх арга байгаа. Өөрийн гэсэн тэмдэглэлийн дэвтэрч бас болгож болно. За ингэчгээд одоо энийгээ голоор нь ингэж нугалж өгөөд тэгээд энийгээ буцаагаад дахиад хажуу тийш нь ингэж нуглах нь. Ингэж нугалж өгснөөхөө дараа одоо хайчилна. Энийгээ энэ үзүүрээс нь ахуулаад энэ одоо уулзуур энэ нуглаас байгаач энэ уулзуур хүртэл хайчаараа хайшлаад өгнө. За ингэж хайчилсныхаа дараа бэлгээд энэ хоёр талаа барьж байгаа дунд тийшээ ингээд түлхээд ирэхэд юм болно. Тэгээд ингээд нуглаад өгчих. Ингээд. Ингэж нугалж өгөөд хажуу тийш нь ингээд эргүүлээд ийм болчихно гэсэн үг. За дахиад нэг харуулъя. Ингээд голоор нь хайчилсан байсан. Тэрийгээ дундуур нь шахаж өгмөд тэгээд ингэхнэ. Ингээд. За ингээд ном маань ерөнхийдөө бэлэн болчлоо. Одоо энийг шингэлэхэд болно гэсэн үг. За энэ дээрээ аав ээжтэй та юу чичмээрээ хин нэгэн дүгмөр болов. Ito,
бодож байна. Ингээ богинохон хугацаанд та бүхэн өөрсдийнхөө номыг хийгээд хин нэгэнд зориулж болох нь шүү. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Олон хүмүүст хийж өгөөрэй за. Түр бай.